Энэ бол миний анхны бичлэг. Уул нь бол энэ бичлэгийг шүтээс сурдаг байхдаа нэг ойролцоогоор 8 жилийн өмнө 8 жилийн өмнө иймэрхүү төрлийн бичлэг хийхээ санаж хүсдэг байсан. Яагаад тэгэхээр ингээд хичээл сонголт хийх ч угаасаа амар хэцүү шттэ ингээд хаана юу гэдэг ялангуяа 1-р курсын хүүхэд тэр тусмаа бүр юу ч мэдэхгүй ямар ч ойлголт байхгүй 10 жилд чинь тэгэл цаанаас нь бүх хичээлүүд нь ойлгомжтой л гэдэг гэсэн шттэ. Тэгээд тэр үед ийм бичлэг байдсан болов уу гэ YouTube-ээр, Facebook-ээр хичээл сонголтын талаар ингээ хайхаар олигтой юм бүр юу ч байхгүй. Тэгээд тухайн үед ийм бичлэг хийдэг хүмүүс яагаад байдгүй юм болоо гэж амар их боддог байсан. Тэгээд дараа нэг 2-3 жилийн дараа нөгөө нэг тухайн процессыг ойлгоод ирснийхаа дараа хичээл сонголт гэдэг процессэнд одоо баг мастер хамгаалсныхаа дараа би ийм төрлийн бичлэг хийж чадах юм биш үү гэж бодсон ч гэсэндээ тэгээд бодсноосоо хойш 8 жилийн дараа хийж байгаа юм уу? Өөрийгөө эхлээд танилцуулахад одоо би шүтээсийн архитектурын ангийг 2023 онд төгссөн. Уул нь бол саяхан төгссөн л иргэн санагдаж байна. Тэгээд 23 онд төгсөөд 2 жил Монголд ажиллаж агаад одоо Японд ирээд барилгын инженер чиглэлээр ажиллаад бараг 1 жил болох гэж байна. Ганцаараа амьдардаг болсноос хойш тэр юм уу YouTube хийх, бичлэг хийх санаа хүсэл илүү их төрөөд өнөөдөр зориг гаргаад хамгийн анх хийхийг хүсдэг байсан санаагаараа одоо удахгүй хичээл сонголт болох гэж байгаа юм билээ шүү дээ 8 сард тийм ээ. Тэгээ өөрийнхөө чаддаг зүйлсийг түүнэртээ зааж өгье гэж бодоод шүтээсийн хичээл сонголтыг яаж хийвэл илүү зөв би өөрийнхөө туршлагаас та бүхэндээ танилцуулах гэж байна. Миний хувьд энэ хичээл сонгох гэдэг шүтээсийн хичээл сонголтын процессыг үндсэн 5 алхамд ингээ хувааж харж байгаа. Үндсэн 5 чухал алхамд ингэж хувааж харж байгаа. Эхнийх нь болохоор мэдээж ямар хичээлийг сонгох вэ? За чи 1-р курс үеж болно, 2-р курс үеж болно. Яг ямар хичээлийг энэ курстэй заавал сонгох ёстой гэдэм бэ? Заавал сонгохгүй байх ёстой гэдэм бэ? Заавал сонгохгүй ёстой хичээл нь хэдэн кредит байдаг юм бэ гэх мэт асуултууд ирдэ штэ. За энэс өмнө 1-р курсын хүүхдүүд бол би энэ мэрэгчлэлийг яг хэдэн кредитээр төгсөх юм бэ гэдгийнхаа учрыг ч гэсэн ойлгохгүй штэ. Кредит гэж яг юу юм бэ гэх тэ. За кредит гэдэг нь болохоор нэг юм хичээлийн нэгж гэх юм уу? Одоо би бол 1-р курстэй нэг хичээл юм чинь нэг л кредит юм байна гэж ойлгодог байсан. Гэтэ яг хүүхдүүдээс асуугаад шал өөр юм биш гэдгийг ойлгосон л тоо. Ямар ч тач миний хувьд нэг хичээл гэдэг бол нэг кредит юм байна гэж би ойлгодог байсан. Тэгсэн чинь тухайн хичээлийнхаа хүнд хэцүү, тухайн мэрэгчлэлтэй хэр хамааралтай энэ төр тэ цаана байгаа нюансаас хамаарат тухайн хичээл нь 3 кредит их ч үж магадгүй, 1 кредит их ч үж магадгүй, 5 кредит ч хичээл байж магадгүй. Тийм. Тэгэхээр одоо та нар мэдээж төлбөрөө төлөх гэж байхдаа анзаарсан байгаа тий 1 кредит нь одоогийн ханш миний үед бол 1 кредит нэг анх нэг 97,000 байсан юм уу? 1 кредит нь. Тэгээ одоо бол 100 хэдэн мянга даваад гарсан гэж би ойлгож байгаа. Тийм. Тэгээд одоо тухайн хичээл нь хэр олон цагаар ордог вэ болон хэр тэр мэрэгчлэлтэйгээ хамааралтай вэ гэдэг те олон зүйлээс шалтгаалаад 2-3 кредит хичээл байгаа штэ. Тэгээ ерөнхийдөө бол кредит нь өндөр хичээл байх тусмаа та нар илүү их тэрэнд цаг хугацаа зарцуулах юм байна. Тэгээ илүү олон цаг тэр хичээл нь орох юм байна. Тэгээ илүү чамд хэрэгтэй юм байна гэдэг ерөнхийдөө ойлгочиход болно. Гэтэ тэр дотор чинь заавал биш хичээл нь олон кредиттэй байвал тэр хичээл ч одоо угаасаа нэрнээсээ ойлгомжтой шүү дээ. Заавал биш хичээлээ гэдэг. Тэгэхээр заавал сурах ёстой танаа мэрэгжлийн чинь хичээл одоо тэр тусмаа олон кредиттэй байх юм бол тэр
маш чухал хичээлээ гэдээ ерөөхдөө ойлгочих болно. За кредит гэдэг одоо үгийн утга нь бол ерөөхдөө иймэрхүү. За тэгээ хичээл сонголтын талаар ярьжсэн тийм ээ. Хичээл сонголтонд мэдээж заавал сонгох хичээлүүдээ хамгийн түрүүнд орж сонгох ёстой. Бусад заавал биш. Тэгээ өөрийнхөө сонирхлоор сонгох хичээлүүдээ дараа нь байж болно шүү дээ, тийм ээ. Тэр ямар хичээл сонгох ёстой юм бэ гэдэг чинь оюутны веб дээр чинь байгаа. Эхлээд та нар оюутны веб гэдэг код энтер авсан шүү дээ. Тэрүүгээр ороод оюутныхаа вебтэй маш сайн танилцчих ёстой. Элдв янзын бүрийн юм дээр нь дарчих үедээ гэж битээ ягараа ороод маш сайхан танилцаад хичээл сонгохынхоо өмнө тийм ээ маш сайн бүгднийг нэгтлээд энэ чи ийм байд юм штэ. Тэр чи одоо нэг Facebook шиг аппликейшн штэ. Тэгээ ороод ерөөд нь хаана юу гэдгийг мэдээд те. Тэгээ тэрэн дотор чинь 2 дугаар курстэй 3 дугаар курстэй ямар хичээлүүд сонгоцсон байх ёстой юм бэ? Хэдэн кредит үзсэн байх ёстой юм бэ гэж чухал агуулгууд чинь байгаа. Тэднийг хараа явчихна. Тэнцэнээс ерөнхий мэдээлэл авсныхаа дараа эсвэл авч явахдаа ч юм уу ангийнхаа групп руу орчих хэрэгтэй. Тэгээд багштайгаа бас нэг ярилцжуул сайн. Угаас анги дааж авсан багшийн чинь дугаар хүчтэй шүү дээ. Нэгдүгээр курс энэ. Тэгээд бүр учрыг нь ойлгохгүй байх юм бол багштайгаа сайхан ярилцчих хэрэгтэй. Тэгээд ангийнхаа группт заавал ороод хүүхдүүдээс юмных нь учрыг нь асуусан дээр за тэгэнгүүтээ одоо хичээл орсноос хойш 5-7 хоногийн дотор та нар ингээд шал хэрэггүй хичээл сонгоцсон ч юм уу эсвэл хэрэгтэй хичээлээ сонгоогүй байх ч юм уу тэрийгэ чеклээд 5-7 хоногийн дотор хичээлээ солиулах боломжтой байдаг. Энэ хугацаанд ямар ч мөнгө төлөхгүй чиний дүн юунд ч нөлөөлөхгүй ихний 5-7 хоногийн дотор. Тийм болохоор гэтээ ингээд 5 дахь 7 хоног хүртлээр тэр хичээлийг солиулахгүй явчихаар чинь амар хэцүү шттэ нөгөө нэг тэр шинээр сонгож байгаа хичээлийнхаа эртэнд нь ороогүй тэр хичээлийнхаа эхний 5-7 хоногийн турш ойлгоогүй байна гэдэг чинь тийм болохоор миний бодлоор 5-7 хоног гэж байгаа чи эхний 2-7 хоногтой тий сонгохыг хүсэжсэн хичээл байгаа сонгож чадаагүй бол хурдан тэр мэрийгээ зохицуулчих хэрэгтэй. Тэрийг яаж зохицуулах вэ гэхээр сургалтын алба гэж байгаа. Сургалтынхаа алба руу ороод өөрийнхөө сонгосон хичээлүүдээ ерөөд нь очиж харуулад одоо сургалтын албаны танаа ангиг даасан хүн гэж байгаа шүү дээ. Тэнд чамд зөвлөгөө өгөх зориулттай тэгэх гэж цалин авч байгаа хүн. Тэр хүн дээрээ очиод би ийм хичээлүүд сонгосон юм а. Энэ зөв, энэ буруу юу? Тэгээд би энэ хичээлийг үнэхээр сонгомоор байгаа юм бол тэр тухайгаа хэлж ойлгуулад тэгээд тухайн хүн чамд мэдээлэл өгөөд тэр хүний мэдээллийн дагуу хэрвээ чи ингэ шал заавал сонгох нэгдүгээр курс ч юм уу заавал сонгох хичээлүүдээ сонгоогүй гэж энэ төр болно шүү дээ. Тэгээ тиймэрхүү юмнууд гараад ирчих юм бол гялс тэгээ тэр хүнээс ойлголтоо аваад тэгээ тэр хүний зааврын дагуу ингээд хичээлүүдээ өөрчилж болно гэсэн үг. За ерөөхдөө ямар хичээл сонгох вэ гэдэг тал дээр бол миний өгч зөвлөгөө нь тэр. За хоёрдугаарт хичээл яг одоо веб руугаа өдр ороод хичээл сонгох процесс байгаа шүү дээ. Тэр чинь бод алгаан шүү дээ. Гэтэ яг уу муйсын болвол миний үед ямар ч тийж веб нь амар их гацдаг байсан болохоор нөгөө хүүхдүүд хичээл сонгох гэж бөө юм болдог гэсэн. Шүтээсийн үед бол тиймэрхүү юм байхгүй. Гэтэл сайн багш тийм хичээлээ сайн заадаг багш нар дээр чинь хүүхдүүд зүгээр эхний 1 минутандаа алцаал тэр багшийн хичээл ингээд дуусчдаг байхгүй юу? Тийм болохоор ер нь бол үнэхээр би энэ багш тэр хичээл үзмээр байна. Тэгээ энэ хичээлийг сонгох нь бол үнэхээр чухлаа гэж бодож байгаа бол шууд тэр хичээлээс эхлээд сонгоод эхлэх хэрэгтэй гэж би бодож байна. Тэр бол бас их алаантай процесс. Тийм болохоор миний хувьд бол яг өдрийн 12 цагт хичээл сонголт эхэлнэ гэсэн бол 11:50-аас ахуулаад ингээд бүх ингээд Wi-Fi хамаг юмудаа чиглээд унтарсан байх үедээ та нар Wi-Fi-с холтоорой гэж дүүнэр мөнрөө Wi-Fi-с холтуулаад тийм бүх юмаа ингээд юу яаж сетапа бэлдэж авч байгаа л хажуудаа компьютер асаагаал гар утсаа асаагаал таблет асаагаал тэнд юу болж ийн ангийн групп дээр хин ямар хичээлийг илүү сайн гэж ийн тэр багш нь ямар гэж ийн ингээд таблетаас ангийнхаа группээс мэдээлэл аваад тэгэл давхар компьютероос
сонголтоо хийгээл утсаараа тэрхүү тий оюутныхаа веб дээр тэр хичээл нь хэрэгтэй мүү мүү гэж судалгаа хийгээл тий. Тийм тэр процесс бол үнэхээр алаантай процесс болохоор тэр хичээл сонголт эхлэх тий онлайнаар эхлэх мөчөөс нь 15 минутын өмнө хамаг Wi-Fi юмнуудаа чиглээд Wi-Fi ч муу явах юм бол хурдан тий өөр Wi-Fi-тай газар очт юм уу, айлын очт юм уу, найзандаа очт юм уу тэг өмнөх өдөр нь бэлтгэсэн байх хэрэгтэй. Ер нь бол тэр оюутны вебээр хичээл сонгох процесс бол үнэхээр чухал шүү манайхаа. Үнэхээр чухал. За 3 дахь нь болохоор хичээл сонголтын цагийн асуудал байна. Цаг. За миний хувьд болохоор шүтээсийн төв байранд нь сурдаг байсан. Мэдхгүй бол шүтээс чинь Монголын хамгийн олон оюутнуудтай сургуулихгүй юу? Монголын хамгийн олон оюутан сургадаг сургууль. Тийм болохоор оюутан сургадаг сургууль. Тийм болохоор анги танхимын хүрэлцээний хувьд асуудалтай. Ер нь бол улсын их сургуулиуд чинь тийм шүү дээ. Тийм болохоор анги танхимын хувьд хүрэлцээ муутай болохоор өглөөний 7:40-с ордог хичээлийн пар байдаг. Нэгдүгээр курсэд орж ирж байгаа хүүхдүүдийн хувьд болохоор хичээлийн пар гэж юу юм бэ гэдэг бас ойлголт байгаа бах тий. 10 жилд чинь болохоор өглөөний 8-аас хичээл ороод тэгээд өдрийн 1 юм 12 цагт тардаг л нэг тийм л хуваартай байсан шүү дээ. Цаанаас нь хамаг хичээлүүдийг чинь төлөвлөгөө бүх юм чинь сургуулиас чинь гаргаад өгдөг. За их сургуулийн хувьд болохоор 1 цаг 30 минут гэдэг нь 1 пар гэсэн үг. 1 цаг 30 минут гэдэг нь 1 пар гэсэн үг. Шүтээсийн хувьд 7 цаг 40-оос ахуулаад 1 параар хичээлүүд нь ингээд тавигдсан байдаг. Тэгээд чи ямар парн дээр одоо өглөөний 7:40 анги авах юм уу эсвэл оройны 7 цаг 40 минутаас эхлэх ангид нь одоо тухайн хичээлийг сонгох юм уу гэдгийг чи өөрөө сонгох ёстой. Нэг пар гэдэг нь 1 цаг 30 минутыг хэлж байгаа. Тэгээд голдоо 10 минутын зайтай чи тэгээд тухайн 10 минуттай амжиж өөр анги руу очиж одоо дараачихаа хичээлдээ суунаа гэсэн үг. Эсвэл бол дараагийн парн дээрээ хичээл сонгоогүй гэж бас болно гэсэн үг. Тийм тэгэхээр чи одоо жишээлбэл өглөөний 7:40-д орох ангидаа одоо хичээлээ үзээд 9:10-д дуусчих штеп. Тэгээ ардаас нь чи нөгөө нэг оюутны веб дээр хичээл сонгоог байх юм бол тий одоо 11 цаг хүртэл сургууль дээр юу гэж энэ номын сан сууж мууж байгаад ч юм уу одоо 11 цагийнхаа дараагийн хичээлд нь суунаа гэсэн үг. Тийм чи өөрийнхөө цагийн хуваарийг бүх юмаа чи өөрөө гаргана. Тийм тэгэхээр тэр нөгөө миний түрүүний хэлсэн оюутны веб дээр онлайнаар хичээл сонгох процесс амар чухал байгаас чи өглөөний 7 цаг 40 минутанд хичээлдээ очиж суух хичээллийг хэрвээ ингээ азгүйтэй сонгочих юм бол өглөө хэд ирнэ гэсэн үг. Танаа гэр хэрвээ амар хол байх юм бол өглөөний би 6 цагт энтер сэрээд эсвэл бүр 5 цагт сэрэх боломжтой. Чи тэгээ яг өөрөө би 5 цагт сэрж чадах хүн үү биш үү гэдгээ бас өөртөө мэдж байгаа ш тийм ээ. За энэ дээр нэг шипи өгөхөд миний хувьд нөгөө төв шүтээст нь сурдаг байсан. Тэгээ та нар мэдэн ш Сүхбаатарын талбай хажууд те төв шүтээс одоо Улаанбаатар хотын төвчл чи ямар амар вэ? Тэр тусмаа те тэр төвийн төв те хотын төвдөө төвчл чинь ингээл бүр амар байгаа ш тийм. Ялангуяа багшийн дээдийн автобусны буудлын дээр суугаад тэр урагшаана Шангрилагийн бишээ урагшаага тий Сүхбаатарын талбайгийн урдуур явах тэр төвжрэл бол тэндээ 2-3 цаг ингээд төвжрээд байждаг үе бас байдаг байхгүй юу. Тэгж цаг хугацаагаа алдах бол тийм үнэхээр аимшигтай хэрэг. Тэгээ миний хувьд болохоор азтайгаарч гэх юм одоо юу гэх юм хичээл сонголтоо өөрөө хийж үнэхээр чадахгүй байсан байхгүй юу. Миний анхны оюутны вебээр ороод онлайнаар хичээл сонгох процесс бол бүтэн биелсэн. Бид ойлгоогүй ямар хичээл сонгох бүү мэд. Тэгэнгүүтээ шууд ангийнхаа багш руу залгаж байгаа юм чинь би ерөөсөө ойлгохгүй байна. Тэгээ тэр үе чинь би хөдөө байсан юм. Тэгээ би онлайнаар яаж хийх бүр юу ч ойлгохгүй ямар хичээл сонгох бүр үнэхээр ойлгохгүй юм гээд. Тэгээд
багш намайг нөгөө нэг тэр манай ангийнхны групп чат руу оруулж өгөөд тэг би орсон ч гэсэн тэнийг ойлгох юм ойлгоогүй пармаар юм пар яриад байгаа юм бэ. Тэгээд багш өөрөө за би сонгоод үгүй чи оюутны вебийнхаа код мод бүхнийг явуулчих гэдэг багш сонгож өгсөн байхгүй юу. Тэгээ манай багш нөгөө нэг хамгийн сүүлд нь сонгож өгж байгаа шүү дээ. Би нөгөө баг тэр хичээл сонголт нэгдээд би шууд ороогүй юу ч ойлгоогүй юм чинь. Тэгээд сүүлд нь орсон болохоор хамгийн одоо новшийн парууд нь би хичээл суугаас өөр аргагүй болсон байсан. Хичээл сонголтоо сүүлд хийсэн. Одоо хүмүүсийн шилээд аваа явсны дараах үлдэгдэл дээр нь одоо суусан гэх юм уу? Муухайгаар хэлгээд. Тийм болохоор одоо 1-р курсын эхний семестрийн хичээлүүд болохоор ихэнх нь өглөө 7:40-с байсан. Үлдэгдлийг нь авцсан юм чинь. Эхэнд орсон хүмүүс бол өглөөний 7:40 хичээлдэг аваа гэж ингэж байхгүй шүү дээ. Тэгээд би 7:40 хичээлд өглөөндөө суугаад тэгээ хамгийн аимшигтай нь оройны хамгийн сүүлийн парных нь хичээлнээс суудаг байсан. Оройны 7:40 хичээл. Тэгээд тэр 7:40 хичээл нь 7:40-д ороод оройны 9:10-д тусдаг байсан. Хамгийн ихний 7:40 хичээлээс оройны 9:10-д тардаг хичээллүүдийг багш маань сонгоод өгсөн байсан. Яагаад гэвэл үлдсэн юм тэр. Тийм болохоор оюутны веб 12 цагт ч юм уу хэдэн цагт гэхин би мартчихлаа. Нэгдэн гээд бичсэн байна. Тэр цаг дээр ингээ хүлээгээд манаа сууж байгаа гэдэг юм манайхаа. Гэхдээ нэг азтай юм нь юу вэ гэхээр би 1-р курсынхаа эхний семестр төгсрөл гэж байдаг гэсгийг мэдтгүй байсан. Би чинь тухайн үед би чинь хотод тэг 10 жилдээ 1 жил байж үтсэн баха. Тэгээ тухайн үед чинь гэр сургуулийн юм ойрхон зүйлүү нэг төгсрлийг мэдтгүй. Яг хүмүүс ирнэ шүү дээ. Улаанбаатар амар төгсрэлтэй энэ төр гээд би тийм мэдтгүй байсан хгүй юу. Яг тэгэж одоо төгсрөл 2-3 цаг байсан туршлага байхгүй. Тэгээ яг эхний семестрт бүр амар төгсрөндөө Улаанбаатар бүр 2-3 цаг төгсөрдөг гэсэн штэ гээд ингээд ороо суусан чинь бүгс өдөржингөө сургууль дээр тэр төгсөрдөг цаг дээр нь би ингээ оройныхоо хичээлийг хүлээгээд сууж байгаа юм чинь. Тэгээ би оройны 9:10 гэж хичээлдээ тарж байгаа юм чинь яаж төгсрөл хаана болоод байгаа мэдхэвд тийм үст. Тэгээд нэг азтай юм нь энэ. Тэгээ би ингээ дараагийн семестрт нь энээсээ одоо туршлага хуримтлуулад оюутны веб ингээ манад хичээлүүд айгуу дажгүй цаг сонгосон байхгүй юу. Тэгсэн чи яг нөгөө нэг төгжирдэг үе дээр нь л яг ингээ тардаг паруудаа сонгоцсон. Яг нөгөө ажил руугаа явдаг хүмүүс шиг 9:10-д очдог пармаар тий 9:20-д хичээл нь эхэлдэг пармаар тэгээ орой 6 тэр тардаг паруудыг сонгочихгүй юу. Тэгээ яг нөгөө ажиллаа тарж байгаа хүмүүстэй зэрэгцэж ажилдаа очиод биш сургуультай очиод зэрэгчээ сургуулиасаа тарахаар чинь тэр төгсрөлд 2-3 цаг өдөрт зарцуулж байгаа юм чинь. Тэгэл би бүр үнэхээр тий зарцуулж байгаа юм чинь. Тэрний оронд надад ингээд өмнөх шиг өглөө бараг 7:40-д очиод сургууль дээр ингээд байж байгаа л орой зүгээр гэртээ харж унтдаг байсан бараг. Миний дүнд ч амар ашигтай. Тэгээ дээрэс нь би сургууль дээр амар олон хүүхдүүдтэй танилцаад надад тэр эхний семестр пэлдсэн тэр цагийн хуваар нь зөв юм шиг санагдсан. Гэтэ тэр бас нөгөө нэг 1-р курст чинь хүмүүс чинь нөгөө амар ирч хүчтэй хүүхдүүд чинь ирч хүчтэй байдаг шүү дээ. Тийм болохоор л би нөгөө өглөө 7:40 хичээлдээ сэрж чадаад исэн баг л та. Тэгээ 3 дугаар курсд бол үнэхээр өглөөний 7:40 хичээл сэрж чадхаа болцсон байсан. За ерөнхийдөө бол цагийн хуваарийн тал дээр миний өгөх тип нь болохоор орой 7:40 хичээл ялангуяа 1-р курсын хүүхдүүдэд бол дими гэж зөвлөж байна. Гэхдээ оройны 9-д тарж байгаа хичээлтэй эсвэл 7:30-д тарж байгаа энэ хичээлүүд байгаа шүү дээ. Оройны пар эднэр дээр хичээл суух хэрэгтэй гэж би бодож байна. Энд чинь нөгөө нэг төгсрөл эд ингээ явж байгаа цаг байгаа шүү дээ. Энэ цаг дээр нь чи сайхан хичээлээ хийгээд за тэгээд энэний өмнөх пар дээр нэр хичээлгүй байгаа шүү дээ. Энэ цаг дээрээ номын санал руугаа очиод
найзуудаасаа ангийнхнаасаа даалгавруудаа асуугаад тэгээ тэр хүүхдүүдээс чинь зөндөө юм чи ойлгож авдаг байхгүй. Ганцаараа юу нь бол явж байгаа хүүхдүүд чинь нөгөө нэг бие даалт яг хизээ хураалах нь гэсэн ингээд нөгөөдүүлийг нь мартцсан. Хизээ юу нь хаана болж байгаа вэ? Тэг тэрнээсээ болоод тэр хүмүүс ингээд муу сурдагтаа биш. Муу сурдагтаа болоод шүтээсэд хөрсөхгүй байгаа юм ерөөсөө бол биш байхгүй юу? Зүгээр одоо мэдээлэлтэй ойр байгаагүй гэсээ болоод ер нь бол их сургууль нэг тийм мэдээлэлтэй ойр байгаагүй гэсээ болоод хичээлээсээ нэмж нэг жил дахиж сурах шаардлагатай болдог. Тэр бие даалтаа хийгээгүй гэсээ болоод тэр хичээлийг дахиж үзэх ёстой болдог ч гэдэг юм уу. Ер нь бол сайн онц сураагүйгээсээ муу сураагүйгээсээ болоод шүтээсэд хүсэхгүй байгаа хүмүүс гэж бол байгалах. Гэхдээ ихэнх тохиолдолд мэдээллийг аваагүйгээсээ болол тиймэрхүү алдаанууд, тиймэрхүү одоо хэцүү байдлууд үүсдэг байхгүй юу? Тэгэхээр манайхан энэ мэдээлэлтэй ойр байх, хаана юу болж байгааг мэдчих. Тэгээ оюутны веб маш сайн чиглэж явах. Энэ төр бол маш чухал шүү манайхан. За цагийн хувьд болохоор 3 дахь одоо цаг тий хичээлийн пара яаж сонгох вэ гэдэг дээр бол миний өгсөн зөвлөгөө нь төгсгөлийн цаг дээр хичээлүүдээ сонгоцгоо. Гэхдээ өглөөний 7:40 хичээлд бол та нар арай амжихгүй байхаа л гэж хэлье. 4-р нь болохоор нэг ийм хичээлүүд байдгийн. Би одоо түрүүний дуртасанчлан шүтээс чи хамгийн олон оюутнуудтай сургууль гэж байгаа шүү дээ. Тийм болохоор анги танхимын хувьд хэцүү. Тэгээ багш нарын хүрэлцээний хувьд ч гэсэндээ бас жоохон хэцүү байд юм шиг үлээ. Тэгээд тийм болохоор ер нь бол лекцт орсныхаа дараа семинараа орох хэрэгтэй гэхгүй. Тэгтэл ингээд зарим хичээлүүд одоо тэр нэг анги танхим багш нарын цагаас болоод семинарыг нь төрүүлж ороод лекцийг нь ардаас нь ордог тохиолдол байдаг. Гэхдээ яг хуу багш нар мэдээж одоо тий эхнийхээ семинар дээр аль болох нэг юм үзэхгүйгээр дараачихаа лекцийг ороод тэр лекцэн дээр болж байгаа одоо мэдээллүүдийг дараагийн 7 хоногийн эхний семестрт нь эдэр заадаг юм байдаг л та. За энэ одоо юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл ер нь бол лекц гэж юу байдаг вэ гэдгээс нь эхлээд тайлбарласан дээр юм шиг байна. Лекц нь болохоор чи бараг л ер нь бол юу ч ярихгүй заяа. Яг хоо нэг хальт хуйлттай багштайгаа нэг харилцан яриа үүсгэж магадгүй. Ямар ч тач чи лекцийн танхимд анги дотор нэг maybe 100 хүүхэд сууж идэг заяа. Тэгээд багш чинь урд презентацийн гаргаж тавьж агаад хичээлийг ингээд тайлбарлаж эхэлнэ. Бүхэл бүтэн 1 цаг 30 минутын турш тайлбарлана. Тэгээд чи ингээд тэрийг нь сонсоо суун. Тэгээд ганц 2 юм хүүхдүүдээс асуувал тэрэн дунд тэр 100 хүүхэд дунд ганц 2 л идэвхтэй. За ганц 2 нь ч юу юм бэ? Нэг идэвхтэй хэдэн хүүхдүүд нь хариулна. Тэгэл болоо. Ер нь бол чи ярихгүй зүгээр сонсдог зүйл ихгүй лекц чинь. За тэгээд семинар дээрээ тэр лекц дээр болсон агуулгуудаа хоорондоо ярилцаад тэрэн дээр жинхэнэ одоо мэтгэлцэн ч юм уу яриа ч юм уу эсвэл лекц биш одоо лабораторитой хичээлүүж болно шүү дээ. Тэгээд тэрэн дээр одоо лабораторитой туршилт ч юм уу ямар нэг юм хийдэг байхгүй юу? Лекцэн дээр 100 хүүхэд байсан бол семинар дээр нэг 20 хүүхэд байдаг. Тэгээд одоо тэр 20 хүүхэд дээрээ багш яг туулж ажилтдаг зүйл ихгүй одоо лекцийн агуулгыг семинар дээр ярьдаг. Лекцэн дээр 100 хүүхэд байдаг, семинар дээр нэг 20 хүүхэд байдаг гэсэн үг. Тэгэхээр 20 хүүхэд дундаа ингээ харилцан ярилцаад тухайн тэр өмнөх хичээлийн лекцэн дээр болсон юмыг семинар дээрээ одоо яг ярьцгааж хоорондоо хийдэг байхгүй юу? Семинар лекцэн дээр сонссон юмаа семинар дээр хийнэ гэсэн үг. Эсвэл лаборатори төр ч юм уу хийнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэнгүүт зарим нэгэн хичээлийг одоо анги танхимаасаа болоод эхлээд одоо нэгдэх өдөр семинар нь байгаад тэгээ 3 дахь өдөр лекцэнд байдаг үе байдаг хгүй. Уул нь бол лекцээс сонсныхоо ардаас семинар нь явах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь семинар нь ихэндээ. За иймэрхүү тохиолдолд багш нар болохоор өөрсдөө зүгээр 3 дахь өдөр орсон лекцээ дараагийн 7 хоногийн 1 дахь өдрийн семинар дээр одоо хоорондоо ярилцдаг. Гэхдээ одоо 3 дахь өдрөөс ч хойш хэдэн өдөр өнгөрч байгаа нь 4 5 хагас сайн бүтэн сайн тэгээд нэгтгэх гээд юу 4 5 хагас сайн бүтэн сайн гээд 4 өдөр бүхэл бүтэн 4 өдөр өнгөрсөн байна шүү дээ. 4 өдөр өнгөрсөний артаас
хэр багийн хүн тухайн лекцэн дээр юу гарсныг ингээд мартчихдığım дүү. Ер нь бол баг ингээд таг мартсан байждаг байхгүй юу? Тэгээ тэрний ард дээрээс багш хүртэл хүйе өнгөрсөн хичээлийн лекцэн дээр юу орлоо? Яг хаана явж илаа гэдээ бүр ингээд мартсан байдаг байхгүй юу? Тэгээ тийм тохиолдолд одоо гэд семинараа одоо ингээд ойлгоно гэдэг чинь бас нэг ингээд дахиж лекцээ ингэж бодож модол ер нь бол амар хэцүү байт юм аа. Ер нь бол айгүй хэцүү байдаг. За maybe одоо нэг ер нь бол амар хэцүү байт юм аа. Ер нь л осолтой шүү. Тэгэхээр би бол семинар нь нэгдэг өдөр байгаа лекц нь 3 дахь ч юм уу 4 дахь ч байдаг хичээлүүдийг бол үзээрэй гэж зөвлөхгүй. Яг нь нэгдэг өдөр семинартай 5 дахь өдөр лекцтэй хичээл байх юм бол одоо хагасны бүтэнс ингээ годоо 2 өдрийн зайтай юм чинь дайжгүй хэлхүүдээ гэж та нар бас бодож иж магадгүй. Ер нь бол хагас бүтэнс хүн чинь хамаг юм мартчихдаг шүү дээ. Тийм ээ манайхан. Ер нь бол бид тийм зөвлөхгүй заяа. Тэгээ бас ингээд хоорондоо лекц семинараа дэндүү хол зайтаас сонгох нь хэцүү. За хэдий лекц нь өмнө ч гэсэндээ нэгдүгээр өдөр лекц нь болчоод 5 дахь өдөр семинар нь болчоор ч голдоо хэдэн өдрийн зайтай 3 өдрийн зайтай. Тийм тохиолдлоос бартчихдаг байхгүй юу? Тэгэхээр манайхан аль болох за тухайн өдрөө лекц нь ороод семинар нь орчхоор бас жоохон хэцүү байд юм аа. Одоо нэг хүмүүс чинь тэгж ярьдэн шүү дээ нөгөө гэртээ очиод унтахаар хүний тархинд байгаа мэдээлэл үзэгцрээд маргааш өдөр нь ингээд илүү зэгцтэй болчихдгоо гэд яг нэг тийм процесс дутагдаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр өчигдөр нь лекц наагаад өнөөдөр нь семинар, лаборатори ч юм уу эсвэл голдоо нэг өдрийн зайтай ч юм уу тийм байвал айгу зүгээр гэдэг шүү манайх. Бас нэг юм байдаг. Лекцийг нь өөр багш нь ороод семинарыг нь өөр багш нь орох. Тэр чинь бас нөгөө нэг багш нарын дутагдал тэгээд нэг юм анги танхимын дутагдлын асуудлаас цаана яваад шүү дээ. Тиймэрхүү хичээл бас их төвөг болдог доо. Би нэг хичээл нэг тийм байгаад унжээсэн. Тэгээд яг хөө миний тал дээр ч бас миний хувьд ч гэсэндээ нэг тийм хичээлдээ шамдаагүй тал байсан ч гэсэндээ лекцийг нь өөр багш ороод семинарыг нь өөр багш ороод тэр хоёр чинь өмнөх лекцэн дээр би өөрөө яриаггүй юм чинь тэр багш энийг ярьсан уу гэж биднээс асуугаад яриаг хүчтэй гэвэл юу ярьсан болоо гэх мэт ингээд нэг юм инээдтэй юм болдог байхгүй юу? Тэр бол үнэхээр тэр хичээл дээр унах миний шалтгааны нэг байсан. Угаасаа тэр хичээл дээр тэр байлаас нь бол маш олон хүүхдүүд унсан. Бас тухайн хичээл нь одоо нэгдэг өдөр лекц наага 5 дахь өдөр семинар нь ордог угаасаа тийм хичээлээс ихгүй. Тэгээ голын 3 хоногт би бүр ингээд юу орсныг гэж мартцсан. Тэгэхээр манайхан ингээд лекц семинарын багш нь өөр байна уу? Эсвэл семинар лаборатори нь урд нь агаад ардаас нь лекц нь байна уу? Ороод байна уу? Гэдгийг маш сайн чиглэх ёстой. Тэгээ өглөөний 7 хичээлээс татгалзаарай. Тэгээ оюутны веб болон ангийнхаа групп дээр сайн тулж харж агаарай. Тэгээ ерөнхийдөө бол мэдээлэлтэй маш ойр байгаарай. Мэдээлэлтэй ойр байхыг хичээгээрэй манайхаа. За тэгхийн бол ер нь бол тийм шүтээс доороо шүтээс хийх хүсдэг гэдэг асуудал бол ерөөсөө ч үүсэхгүй. Зүгээр энэ мэдээллийн зөрүүний л юм байгаа. Тэгэнгүүтээ олж авсан мэдээллүүдээ угаасаа хүүхдүүд худлаа үний янз бүрийн юм ярина шүү дээ. Яг ингээд баттай өгөө мэддэхгүй. Тиймэрхүү юмнуудаа ер нь бол зүгээр сургалтын алба гэж байгаа. Тэгээд тийшээ ороод өөрийнхөө та нарыг хариуцсан хүн гэж байгаа. Тэгээд биднийг хариуцсан тэр сургалтын албаны хүн бол өөрөө Facebook дээсэн. Тэгээд энэ Facebook руу ороод та нар асуудлуудаа явуулчаарай гэж тэгэл бид нартэй мессенжээр харьцдаг гэсэн. Тийм Facebook байгаа хаа тэр мэрийг нь олж авах хэрэгтэй шүү. За. Тэгээд мэдээлэлтэй ойрхон байгаарай. Орж ирсэн мэдээллүүдийг сургалтын албаараа чеклүүлж агаарай. Ерөнхийдөө миний яриа гэж бодож ирсэн гол чухал зүйлсүүд нь бол эдгээр байлаа. Тэгээд та нарт хэрвээ энэ видео таалагдсан бол доор одоо өөрсдийнхөө одоо сонирхож байгаа шүтээстэй холбоотой эсвэл бол миний мэрэгчлэлтэй ч юм уу холбоотой асуултууд байвал доор үлдээгээрэй. Би бас шүтээстэй холбоотой зэвүүн дэжгүй типүүд бас цаашдаа хуваалцаж чадна гэж бодож байна. За тэгээд амжилт манайхаа 8 сарынх нь хичээл сонголтонд нь амжилт хүсье. Битгий тэрийг нэг юм явтыг болчихвол үү гэж бити бодорой. Нэг тийм амар ярихтай чухал процесс үүдээ шүү. Ер нь бол тэр цагийн хуваарийг зөв сонгох хэсгээс чи тухайн хичээл унахгүй юу гэдэг
маргаантай асуудал бас байдаг байхгүй юу? Чиний одоо хэр онд сурдаг одоо хэр мундаг байхаас үл шалтгаалаад одоо тэр цагийн хуваар тэр оюутны бибдэр сонгох юмаа буруу хийсэн байх вэ? Буруу хийснээсээ болоод ундаг хүмүүс амар их байдаг. Тухайн хичээл дээр. Тэгээ жил нь хойшилдог. 4 жил сурах хэрэгтэй байсан бол 5 жил сурах хэрэгтэй болдог. 6 жил сурах хэрэгтэй болдог. 7 жил сурах хэрэгтэй болдог. Гол нь мэдээлэл шүү дээ манайхан. За тэгээд сайн чеклээрээ, процессуудаа сайн чеклээрээ эхний 5-7 хоногтой бол хичээлүүдээ солиул хөөр хичээл нэмүүлэх боломж байдаг шүү. Гэтэ эхний 2 хоногийнхоо дотор шийдээрэй тэр асуудлуудаа. За окей манайхаа амжилт.